2021 оны одоо Дархан Улаанбаатарын чиглэлийн 204 км замын ажил одоо яг эхэлж байна. Тэгээ одоо бид бол миний хувьд зам тээврийн сайд, халтар сайттай тэгээ одоо энэ гүйцэтгэгч компаниудтай бол байнга уулзаж одоо энэ хяналт тавьж байгаа компаниудтай байнга уулзаж энэ ажлыг шахаад бэлтгэл ажлынх нь графикийг гаргуулад 7 хоногоор гүйцэтгэлийнхэн төлөвлөгөө тэгээ гүйцэтгэлийг ингээд хянаад ингээд явж эхэлж байна л та. Тэгээ одоогийн байдлаар ихэд ингээд энд гэхэд өнөө өглөө гараад ирэхэд 370 гаруй хүн нэгдүгээр вакцины ажил дээр тэгээд 100 гаруй техник ажиллаж байна гэж өглөө мэдээлэл өгсөн. Одоо яг газар дээр хүрээд ирэхэд бол яг тэр тоондоо хүрэхгүй байна. Тэгээ энэ гүйцэтгэгч компаниудтай нь бол нэлээд бас уулзаж ярилцлаа. Та нөхөд маань бас яг энэ ярьж байгаа юм баталгаатай байлга. Хоёрдугаарт яг энэ төлөвсөн төлөвлөгөөндөө хүрэг. Ерөнхийдөө бол Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажлууд бол 5 вакцаар гэрээ байгуулагдсан. Энэ ажлуудаас бол 1, 3, 5 дугаар вакцины ажил бол хэвэн явж байна. 1-р вакцины ажил сая хэлсэн. Хүчилтэй ажил дууссан байна. 3-р вакцины ажил дээр бол хүчилтэй ажил нь 20 орчим км хийгдсэн. Нийтдээ 45 км зам энэ 7 сард бол хүчилтэй ажлаа дуусгахаар төлөвлөж байна. Мөн 5-р вакцины ажил дарахнаас наашаа явж байгаа 30 км зам дээр хүчилтэй ажил усны 17-8 км хийгдчихсэн. Одоо бол газар ширээний ажлууд бол бүрэн хийгдсэн. Хэмлээ боломжийн ажлууд дууссан. Одоо зөвхөн цементээр бүхжүүлсэн суур хүчилтэй ажил хийгдэхээр байгаад байна. Одоо гадны ажилчид орж ирэхэд нь эсвэл одоо энэ тоног төхөөрөмж орж ирэхэд нь одоо бас бодлогын дэмжлэг үзүүлэх ийм л ажлыг хийлгэж байгаа. Гол гүйцэтгэлийг хянаа явж байгаа хүмүүс маань одоо эднэр байна. Тэгээд одоо за эдээ хичээгээр л гээ одоо ямар ч байсан нэг 100 км зам энэ 6-7 сард хурцлалтай болчиход тэндээгүүр явна. Үлдсэн 100-д нь бол төр зам барина. Тэр нь мөнгөний их үүсвэртэй. Төр замаа үндсэндээ барьчихсан. Арчилгаагаа байнга хийх ийм асуудал байгаа. Энэ дээр бол манайхан хяналтаа тавиад ингээ явж байгаа.